За юу яцхан G Монгол рэпер Facebook телевизийн өдрийн мэдээ та бүхэнд хүрч байна. Сайн байцгаана уу үзэгчтэй. Тоглосон. Жижигхэн мэдээлэл хүргэдгээрэл мэдээлэл хүргэж чинь. Тэр нь юу вэ гэхээр билетийн борлуулалттай холбоотой. Бид нар билет нөгөө борлуулж байгаа газраас борлуулж байгаа. Та нэгж байгаа багшин дэдийн артлын Time Center гэдэг барилга байгаа. Дээр миний амар том болтоос илүү хэрэгцсэн барилга байгаа. Тэрний нэг давхрын билетийг билет буюу тасалбарыг худалдаж байгаа шүү 18,680 төгрөгөөр. Тэгээ бид нар бас хариулт юм уу бэлтгэсэн. Тэг. Яг ингээд 18,680-аараа зарж байгаа юм. 20 төгрөг мөр хариулж өгч байгаа шүү бид нар. Яг үндэ бол үннээ л хэлээ. За тэгээд тасалбар худалдааны талаар бас санал хүсэлт ирж байна. Янз бүрийн санал хүсэлт ирж байгаа хүмүүсээс зарим нь бол их олноор нь авъя гэж ярьж байна. Тийм бол байхгүй. Тийм модернс огтохгүй. Ер нь бол бид нар нэг хүнд 5-аас дээш өгөхдөө бол маш их анхааралтай өгч байгаа. За тэгээд тасалбарын эрэлт бол мэдээж их байгаа. Тийм учраас хүмүүс олон цэгээр борлуулж өгөөч гэсэн хүсэлт бас их тавьж ийлээ. Тэгээд олон цэгээр борлуулах бид нар ямар ч боломжгүй. Яагаад вэ гэх юм бол олон цэгээр борлуулахын тулд олон хүмүүсийг ажилуулах хэрэгтэй болно. Олон хүмүүс ажилуулахын тулд ажилуулах юм бол хяналт сулрна. Тэгэхээр цаашаа бас нөгөө нэг тасалбарын ченж буюу шагчдаа алдах магадлал өндөр учраас бид нар зөвхөн нэг цэг дээрээс яг өөрсдөө борлуулж байгаа шүү. За тэгээд тасалбараа хамгийн гол нь эртхэн ирж аваарай. Эрэлт их байна. Тийм учраас дараа нь тасалбар дууссан ч юм уу ямар нэг байдлаар тасалбараас хоцрохгүй ямар ч та нар яараарай. Тасалбараа эртхэн аваарай. Тэгээ бас мөн бас нэг мэдээлэл бол тоглолт яг 11 сарын 14-ийнхөө 19 цагтаа эхэлнэ шүү. Тасалбараа эртхэн аваад яг тоглолтын зааланд цагтаа явж байгаа. Мэдээллийг та бүхэнд мөхөрт нэрлээ.